За одоо яг хөвгтөр зөмөрөө загсныхаа соусыг хийж өгнө. За энэ ихлээр яаж хийх хөвгтөр зөмөрөө жоо томаттай соус хийж өгнө. Нэг ширхэг помдор хуваагаа ичих. За тэгээ тал лимонын шүүс шахаад ичих. Жохон чили маш бага халуун ногоотой. Тэр бид нэг ийм жохон чили, фреш чили хийж байна. За тэгээ яншуунаасаа нэг атгыг хийж. За энэ тайм гэдэг байгаа. Нэс нэг жохон хийж. Одоо манайхаар бол нэг ганга өвс маягийн тиймэрхүү нэг үнэтэй. За тэгээ розмариныг бол төмөрөө загсан дээрээ тавьж өгнө. За энэ дээрээс яах вэ гэхээр баг зэргийн ургамлын тос хийж өгөөд. За тэгээд песто соуснаас нэг албаа хийж. За шүл рүүгээ ч гэснээр жоох хийж нугас. За тэгэн гутаа энэ дээрээс мэдээж зүмөр давс спирт хийж өгнө. За энэ соус нь яадаг вэ гэхээр ерөнхийдөө тосрохог тэгсэн мөртлөө гоё томатны амттай баг зэргийн халуун ногоотой за гоё юм юутай тайм амтагдсан баг зэргийн розмаринтай за базил ч өөрөө песто соус ч өөрөө одоо базил гэдэг энэ гоё навчны тэр шинэ үнэрийг бол маш сайн агуулсан байдаг учраас маш гоё үнэртэй болно. За тэгээд дээрэс нь жоохон давс хийж өгөөд зүмөрөө миксерт нь айгүй баг хурдаар миксерт нь гэсэн үг. За ингээд ерөнхийдөө энэ дотроо зууралдаад байвал одоо юу гэдэг ирэхгүй магадгүй байгаад байвал юу яаж болно? Дээрээс нь баг зэргийн тосоо нэмж болно. За ингээд баг хурдаар бүгдээ сайхан хооронд нь холилдсон сайхан гэдэг. За миксер өөрөө байхгүй тог тасарсан байвал бид жижиг ирж чагаад одоо сэрэгээр нухах ч юм уу тиймэрхүү маягаар одоо соус хийж болох нь байна. За бэлэн болчлоо. За нэг иймэрхүү соус болчих. За тэгээ энийг яах вэ гэхээр бид нар листэн дээр загсаа тавихтаа жоохон тосолчих. За тэгээ загсаа цөмөрөө тавьчаад юу яана нөгөө соуснасаа дээрээс нь сайхан асгаад өг. За ингэж тэгэн гутаа сайхан утгаар ч юм уу гараараа ч юм уу сайхан тарааж өгнө. Тэгээ ерөнхийдөө энэ далайн загсууд бол ихдээ мах ихтэй байдаг. Одоо би нэг талаас нь ингэж зүсч юу яа дотор нь нөгөө соус нь маханд нь одоо соус орох хэвээр. Тэгээ энд нь бид розмарин хийж өгнө. Ингэснээрээ их гоо шүүс рүүгээ мах руугаа одоо юу гэдэг шүүс нь орж өгнө. За ингээд гоё битүү соусыг тавьчих. За тэгээд энийг зүгээр нэг талаасаа соусаа бид нар тавьсан байхад ерөнхийдөө хангалттай амт нь бол орно. За гидсэн дотор нь би зүгээр фреш юу ич яншуу хийгээд дээрээс нь бид нар нөө шахсан лимоны нөгөө нэг юу байгаа штэ. Тал лимон. Тэрийг дотор нь ичих. Энэ яадаг вэ гэхээр маш их гоё тийм үнэр амт одоо дотроос орж өгнө гэсэн үг заяа. Тэгээд би чи яах гэдэг нь розмарин хаана вэ? Айна. За розмарина тэгээд зүмөрөө дөрөвнийхээ хэрцсэн завсарлаар ингээд хийгээд өг. Нэг хийх бол хэрэггүй. Иймэрхүү багт бол хангалттай. За окей. За энийгээ цөмөрөө тэгээд 220 градустай цөмөрөө 100 дотроо хийчнэ. Тэгээ би ер нь яагаад ингэж хачир мачир тавихгүй нэхлээр энэ болсон загсаа бид нар хийсэн салаатаа гоё том тавган дээр тавьж байгаа. Дээрээс нь загсныхаа махыг одоо тавих болно. За хамгийн доотлыг нэг ерөнхийдөө хийж өгөө. За окей. Тэгээд 100 хасана. Тэгээд доороосоо 200 200-аас 220 градустай болж байна гэдэг хангалттай. За окей. За тэр хооронд шүлнийхээ амтлагыг зөмөрөө хийнэ. За бяцлагаж хорогтно. За
За манай нэг жижигхэн чорк явууддаг хаана вэ? За бидний нөгөө яриад нөгөө пармезан гэж бяцлаг байдаг тий. Хатуу бяцлаг. За энэ нь бол өөрөө их гоё амттай байдаг учраас биелдэг маш их олон төрлийн соус тэгээ хоол шүлэнд их ордог учраас энэ гэртээ ер нь жоохон аваад тавьчихсан багт ер нь илүүдэхгүй. За ингээд сайхан шүлэн дээрээсээ зөмөрөө пармезан хийгээд өгчих. За ингээд бидний шүл ерөөхдөө бэлэн болсон байна. Маш гоё харагдаж байна. За энэ дээрээсээ бид нар юу ячтیں۔ За энэ манай дотоодын үйлдвэрийн өндөг байгаа. Баян өндөг маш сайн. Өндөг. За энээсээ яах вэ гэхээр бид нар нэг за энэ хаяг авах. Өндөгний зөвхөн юуг нь цагаан нь шүлэндөө их болно. Яагаад гэхээр энэ нөгөө цагаан чи одоо өөрөө нөгөө юу гэдэг нь шүү дээ. Уураг гэж явдаг тий. Өндөгний шар нь бол холестеринтэй гэж явдаг. Тэгэхээр одоо манай фитнес хийдэг хүмүүс шарыг ерөнхийдөө хэрэглэхгүй. Өндөгний цагааныг бол маш ихээр хэрэглэдэг. За бид энэ шүлийг одоо уурагтай болгож байгаа гэсэн үг шүү. Тэгээд дээрээс нь маш гоё амттай болно. За өндгөө хийгээд утгаад өгчих зүгээр юм сайхан. За энэ өндгний цагаан чи өөрөө ингэж гоё ороод ирэхлээр шүлнийхээ өнгийг ч ивдэхгүй дээрээс нь их гоё уурагтай болж үжин гэсэн үг. За шүлэн амсын давс мавсан ерөнхийдөө хэр байна. Жон давс ичүүл боллоо. Зя. За ингээд харахад ерөнхийдөө шүлчи их гоё. Ногооноо нарийн ногоонууд нь одоо энэ вандуу, шош тэгээд бяцлаг, луун бүх ногоонууд маш гоё харагдаж байгаа. Яг тэр жижиг ирсэн байна. Тэгэхээр том ирчүүл нэг алгадаад нэг луун, нэг алгадаад нэг одоо юу гэдэг төмс ч юм уу тэгэхгүйгээр ингэж хийх хэрэгтэй шүлэг. Ой, за яста болсон байх шүү. За одоо нөгөө сүүлд нь би яншуу нэгжсэн тийм. Гоё яншуу гэдэг ч. За энэ бол ерөөсөө салхын арга байхгүй шүү болсон. За энэ дээрээс мэдээж цэцгий. Юуд бас илүү гоё байдаг. Яг нэг борш бид нар цэцгий гэдэг нь шүү дээ. Майонез ерөөсөө хийж болох. Цэцгий ч юм уу тийм гоё юм чаа. 100% гоё болсон байна. За энийг гэж тавьчих. За шүлээ ерөнхийдөө аяглаад загсаа. За нэг мөсөн аяглаа дөө. За ингээл одоо юм гэрт одоо зочин мочин ирлээ гэхэд бид нэг иймэрхүү хөнгөн гоё шүл, тажууд нь гоё сарамжтай шаарсан талах те. Тиймэрхүү юм тавьчих болно. За одоо зүгээр салаатнуудаа хийнэ. Zilnic o linguriță de ulei extra virgin Costa d'Oro te ajută să te menții în formă și să trăiești mai sănătos. Bogat în vitamine și antioxidanți esențiali pentru o viață sănătoasă, uleiul de măsline extra virgin Costa d'Oro este natural și ușor, datorită tehnicii de presare la rece. Acum, în cea mai apetisantă formă, Costa d'Oro, o linguriță de sănătate în fiecare zi. Ургац хууль. Европ жанрыг Монголд. Итали улсын 56 их сургуульд 380 мэрэгчлэр бакалавр, магистр, докторийн зэрэгээр сургалтын төлбөргүй суралцсан. Та тэтгэлэгт хамрагдах боломжтой. 9 дахь жилийн Эльсэлт, Иду, Италия. Zilnic o linguriță de ulei extra virgin Costa d'Oro te ajută să te menții în formă și să trăiești mai sănătos. Bogat în vitamine și antioxidanți esențiali pentru o viață sănătoasă, uleiul de măsline extra virgin Costa d'Oro este natural și ușor, datorită tehnicii de presare la rece. Acum, în cea mai apetisantă formă, Costa d'Oro, o linguriță de sănătate în fiecare zi.
чанарыг Монголд